Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ өгсөн судлаачдын хэлэлцүүлэг болж өнгөрлөө. 2013 оны мөнгөний бодлогын нөлөө энэ онд хэрхэн гарч байгаа болон банкны сектор макро эдийн засгийн хэдийн төлөв ямар байх вэ? Оюу толгой төслийг урагшлуулах, Эрдэнэс таван толгой менежментийг сайжруулах асуудлаар тэд судалгааныхаа дүнг танилцууллаа. 2013 оны тухайд эдийн засгийг дэмжих зорилгоор Монгол банк мөнгөний бодлогоо өөрчлөн анх удаа зах зээлд их хэмжээний бэлэн мөнгө хийж мөчлөг сүрсэн бодлого хэрэгжүүлсэн. Энэ туршлагыг анх 2008 оны хямралын дараа Америк нэгдсэн улсын төв банк хэрэгжүүлж эдийн засгаа хямралаас гэтлэгсэн түүх байдаг. Харин манай жижиг зах зээлд богино хугацаанд оруулсан 3 их найт төгрөг тодорхой ажлын байруудыг бий болгож эдийн засгийн өсөлтийг дэмжсэн ч төгрөгийн аншийг сулруулж инфляц үүсгэх шалтгаан болсон гэж эдийн засгч ган зориг дүгнсэн юм а. Тэгвэл 2014 онд Монгол банк зах зээлд үргэлжлүүлэн төгрөг нийлүүлэх нь хэр оновчтой тухай тэрээр дараах тайлбарыг хэллээ. Тэгэхээр Америкийн төв банк бол 5 жилийн турш одоо нийлүүлж байгаад мөнгө нийлүүлж байгаад одоо саяхнаас энэ мөнгөнийхөө хэмжээг бол татж байгаа буцааж. Тэгэхээр Монгол банкны хувьд бол зөвхөн ганцхан жил явуулаад буцаагаа татах юм бол эргээд бас маш сөрөг үр дагаврыг авчирч магадгүй. Эдийн засаг тэртээ тэргүй сул багт нь тэрийг нь дэмжиж исэн мөнгийг доороос нь татаад авчих юм бол эдийн засаг унаж магадгүй. Ийм л одоо үндсэн асуудал бол үүсэж байгаа. Зах зээл төгрөгийн өрсөлдөлийг дэмжсэн бодлого өнгөрсөн онд арилжааны банкуудын үйл ажиллагааг сайтар дэмжсэн. Гэхдээ долларын арьс чангарсан, эдийн засгийн үзүүлэлтүүд суларсантай холбоотойгоор банкуд дахь найдваргүй зээлийн хэмжээж нэмэгдсэн талаар судлаач Батзориг илтгэлдээ онцоллоо. Чанаргүй зээлийн түвшин маань 5%-аараа явцсан байгаа. Тэгэхээр энэ дээр бол ерөөдөө одоо олон улсын зэрэгэл тогтоох байгууллагууд одоо манай топ банкуд дээр зэрэглээ тогтоосон байдаг. Тэдний бол ерөнхий олон улсын түвшинд хөгжиж буй орнуудын банкуд чанаргүй зээл нь 2% дотор байх хэрэгтэй гэсэн үндсэн шаардлага байна. За 5%-аас дээшээ даваад ирэх юм бол энэ бол эрсдэлтэй түвшин гэж бол үздэг. Тэгэхээр одоо системийн түвшинд гарч байгаа энэ чанаргүй зээлийн өсөлт маань эргүүлээд банкнуудын зэрэглэлд маань бас нөлөөлөх гэсэн ерөөдөө эрсдэл байгаа. Энэ мэтчлэн өнөөгийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа ч төрийн зөв оновчтой бодлогоор хөтлөвөл макро эдийн засгийн хэтийн төлөвт өөдрөг өнцгүүд харагдаж байна гэдгийг ч эдийн засагчид онцоллоо. Тухайлбал зөвхөн оюутлогоо төсөл урагшлаад эхлвэл 8 жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүн 25%, экспортын хэмжээ 60%, импорт 20% өсөх боломж бий гэдгийг 2011 онд Монгол Улсын их сургуулиас хийсэн судалгаанд онцлсан байдаг юм байна. Иймээс богино хугацаанд оюутлогоо төслийг гацаанаас гаргах нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих нэг гол зангилаа гэдгийг судлаач Бат Хишиг онцолсон. Харин Эрдэнэс таван толгой төслийн хувьд нүүрсний үн оргил цэгтээ хүрчээсэн 2010 оны сүүлчээс 2012 оны дунд хүртэл хэрв тус компани олон улсын зах зээлд хувьцаагаа гаргасан бол өнөөдөр иргэд 1072 ширхэг хувьцаатай гэж хоосон данс эзэмших биш, харин улс орны эдийн засгийн дүр зурагч өөрөөр зурагдах байсан байна. 1 сая төгрөгөнд багтаагаад 1070 ширхэг хувьцаа өгсөн тийм. Тэгэхээр хамгийн дээдлэлт бол бид энэ бол бараг нэг 5.5-аас 6 сая төгрөгийн хамгийн дээдлэлт үнэлгээ хүрэх боломж байж гэж харж байгаа. Тэгэхээр энэ боломжийг л алдсан байна. Энэ нь өөрөө нэг хүн дээр ийм баг дүн сонсогдож байгаа боловч 3 сая хүн дээр тооцоод үзье л та. Ямар их хэмжээний мөнгө, ямар их хэмжээний хоримтлол орлого. Тэрүүгээр банкнд аваачаад хүмүүс хадгаламж хийгээд эсвэл өөр компаниуд хувьцаанд тэгээд хөрөнгө оруулалт хийсэн бол хичнээн тэр ард иргэдийн хөрөнгө мөнгө цаашаа өсөх боломж байсан байна уу? Гэхдээ зөвхөн өнгөрсний дүгнэхээс илүүтэй цаашид яах вэ гэдгийг ч хөрөнгө оруулалтын сангийн хуулийг бичлэлсэн судлаач Бямбагийн илтгэл онцлоо. Тухайлбал зөвхөн банкны салбарч биш, хөрөнгийн зах зээлч эдийн засгийг дэмжих боломж байна. Жил бүр нийгмийн даатгалын санд 1 их найт төгрөг хуримтлагддаг. Даатгалын компаниудад 93 тэрбум төгрөг, хувийн тэтгэврийн сангууд 2-3 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэж чадж байна. Хөрөнгө оруулалтын сангийн хуулиарч урд нь өхмөл тооцогдож ирсэн. Эдгээр хөрөнгийг ийм хэмжээний хөрөнгийн их үүсрэг эргэлтэнд оруулах боломж бүрдээд байгаа. Гагцхүү иргэд хөрөнгийн зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцох мэдлэг тутмаг байдаг. За мөн тэд орлогоосоо хуримтлал үүсгэж хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хөрөнгөө өсгөх боломж байдгийг ч сайтар ойлгож ажиллах хэрэгтэйг онцолж ирсэн юм а.